Ашиглалтын тухай хуулиар бас энэ амнатын асуудлыг нэлээд хөндөж ярьж байгаа. Мэдээж одоо гишүүдийн өөр байр суурь зөндөө бий. Энэ дээр бол хүндэж үзэх шалтгаантай гэж үзэж байгаа. Тэгэхээр бол өөрийн төв нарын гишүүд яг энэ Эрдэнэтийн амнатын асуудлыг шийдвэрлэх зорилгоор бас энэ амнаттаар бас өөр байр суурьтай байгаа. Энийг нь бас хүмүүс янз бүрээр ойлгоод багшгүй. Ер нь бол амнаттаар хамаг одоо орлогын бүгдийг усын төсвөрөөр татж аваад тэндээ үр ашиггүй зарцуулдаг. Гэтэл тэр Эрдэнэт төлөвлөр өөрөө маш том одоо ордыг илрүүлсэн, оюут ордыг илрүүлсэн. Энэ оюут орд дээр шинээр хөрөнгө оруулалт хийх гэхээр Эрдэнэт төлөвлөр өөрөө хийх боломжгүй бүх төсвийн орлогыг аваа явчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бас тодорхой хэмжээгээр энэ үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ийм одоо санаачлал гаргаад яваад байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр ер нь бол өөрийн төв гишүүнд бас нэг зөвлөхөд яг энэ одоо энэ ашиглалтын тухай хуулийн дээр энэ амнатыг хөндөд хэрэггүй дээ. Ер нь бол туршлага энэ олон нийтийн санаа бодлоос харахад бол тэгэхээр ер нь бол танд зөвлөхөд хуулиар татврын өөрчлөлтийг одоо хуулиар тогтооно гэж одоо үндсэндээ заасан байдаг. Гэвч олон одоо татврыг тогтоолоор шийддэг. Жишээ нь өнгөрсөн өчигдөр гэхэд тамхины татврын хувь хэмжээг тогтоолоор шийдлээ шүү дээ. Тэгэхээр амнат бол яг адилхан л одоо татвар. Тэгэхээр энийг бас буцаага тогтоолоор шийдэх боломжтой. Тийм учраас та яг энэ асуудлаа одоо намар чуулган орохдоор заавал одоо 5% гэхгүйгээр бас нэг дундын хөвлөрч байдаг юм 10% ч байдаг юм уу яг зөвхөн Эрдэнэттэй зориулсан тогтоолын төсөл оруулж ирээд энэ амнатын асуудлыг шийдвэрлэж болно. Тэгэхээр ер нь бол заавал 5% өгөхгүй 10% энэ гэж хэлээд байгаа шалтгаан нь бол Эрдэнэт өөрөө олон жилийн өмнө одоо хөрөнгө оруулалтаа нөхцсөн аль хэдийн одоо үйл ажиллагаанд жигдэрсэн дээрээс нь одоо Эрдэнэтийн 49%-ийг хувийн хэмжлийнхэн ямар ч байсан олоод ирсэн 400 сая доллараар Оросуудаас худалдаж аваад олоод ирсэн тэрнийг төр зэд дээрэмдээ авцсан тэр авсан одоо компанийнхаа мөнгийг нэгдүгээр төгөөгүй хоёрдугаарт нь одоо Эрдэнэт хэрвээ Оросуудын мэдэлд байсан бол бид нар ковидын үеэр нэг их найт төгрөг 200 тэрбум төгрөгөөр энэ одоо ард иргэдийн цахилгааны мөнгө усны мөнгө Монгол орны бүх хүмүүсийн мөнгийг төлөх боломжгүй байсан байхгүй. Тэгэхээр энэ одоо бүх одоо зардлууд нь хэвийн хэмжээнд очсон. Тэгээд бас яг л өнөөдөр тэр оюут толгойдоо хэрэгтэй тэр хөрөнгө оруулалтыг зайлшгүй одоо өөрсдөө гаргах юм боломжийг бий болгохын тулд та яг тэр амнатын асуудал дээр заавал 5% өгөхгүйгээр 10% байдаг юм уу? Ийм байдлаар зөвхөн Эрдэнэтэд зориулж нэг юм тогтоолын төслийг бас өргөн барих боломжтой шүү. Тэгээд би энэ дээр зүгээр зөвлөгөө өгч байгаа юм. Бас ингээд их хурлын гишүүд бас нэг зарим нэгэн зүйлээс болоод энэ ард түмнийг бас хоёр талд хуваагаад янз янзын хил асуудалд оруулаад байна. Тийм учраас бас нэг юм арай нэг 3 удаа сонгогдсон гишүүний хувьд бас энэ гишүүдэд зөвлөгөө өгч байна. Тэгээд энэ хуулийг бол дэмжиж явуулах нь зүйтэй гэж бас дашрамд нь хэлье.